Энэ бүх хар дарсан зүүчиг явдал намайг шинэ байранд нүүж орсон тэр өдрөөс эхэлсэн юм. Зарын дагуу байр хагаад явж байтал 2 өрөө байр сар сардаа түрээс өгч болно бүрэн тавилгатай барьцаа авахгүй гэсэн байгааг хараад би дотор гайхаж байсан ч Азийн юм гэж бодоод шууд очихоор боллоо. Очиж байрны эзэнтэй уулзаад байр саваа үзэж тохироод шууд тэр өдрөөсөө орохоор болов. Би ч их сургуулаа төгсөөд анх удаа тусдаа гарч үзэж байгаа минь тэрэлтэй. Төвхнөж аваад нэг мэдс оройч болж унтахаас өмнө 0-доо сууж байтал том өрөөнд юм унах шиг чимээ гарав. Юу юм бол гэд очиод үзтэл шүүгээний дээрээс нэгэн учир битүүлэг чихмэл тоолоо унсан байв. Харахад эвгүй тэр хүүхэлтэй намайг хараад байгаа юм шиг санагдаад байсан болохоор нь би тэр хүүхэлтэйг барьж аваад хогийн савнд хийж эхлэв. Маргааш өглөө эрт босоод зочны өрөөнд ортол миний нөгөө хайсан хүүхэлтэй буудан дээр сууж байв. Ягаад ч мэдэхгүй хажууд нь нойлын цас байлаа. Миний айх гайх зэрэгцэж өнөөх хүүхэлтэйг ахин байрны гадаах хогийн цэг дээр хаяад ажил руугаа явлаа. Оройн гэртээ амраад зурагт үзээд сууж байтал хин нэгэн хаалгыг маш хүчтэй нүдэв. Би дурангаар нь шагаасан боловч юу ч харагдсангүй. Хаалга нэгээд үзтэл манай үүдэнд өнөөх чихмэл толомыг хин нэгэн үлдээсэн байв. Би ч хүүхдүүд тоглож байна уу гэж бодоод орцроо та нар айтайхан байгаарай. Аав ээж чинь хэлэн шүү гэд ориллоо. Маргааш өглөөс ирээд хажуу дишээ хартал нүдэндээ ч тэгсэнгүй. Ямар ч тач амралтын өдөр байсан болохоор би өнөөх эвгүй хүүхэлтэйг бүр хотоос гаргаж байгаад хээр аваачиж үлдээлээ. Би ч уг нь сүнс сүудэрт итгэхэд байдаг хүн биш л дээ. Гэхдээ юм бодчихсон болоод ч тэрүү санаад агаад эвгүй оройд байсан юм байхгүй болж амралтын өдрүүдэд гэртээ сайхан амарсан юм. Ажлын өдөрч болж би ажил таргаас өмнө онлайн шопоос гэртээ юм захиалаад гэрийн зүг алхав. Ажлаас гарснаас хойш нэгэн учир битүүлээгүй миний араас дагсан юм. Би чихэндээ онцгийн бодлого зүгээр ингэж л давхцсан юм байлгүй гэж бодоод явж байтал яг л миний араас дагаад яваад байлаа. Бүр улаан цам дагаад байхаар нь би орц руугаа хар хурдаараа гүйж ороод лифтэндээ сууж амжлаа. Арай хийж гэртээ орж ирээд амьсгаагаа дараад сууж байтал хаалга тосч чимээ гарав. Иймэр хэн байдаг билээ гэд жаахан айцтайгаар хаалгаа нээтэл таны захиалсан бараа гэд хүргэлтийн ажилтан зогсож байлаа. Тэр үед л би түрүүнээс хойш миний араас хэн дагаад байсныг ойлгож тавширлаа. Гэхдээ сони юм да. Хүргэлт ийм хурдан ирнэ гэж байдгаа. Ядчил маргааш ирмээр юм гэж бодоод асуудал хүргэлтийн залуу. Манайх папа ачаа тээврийн платформ байгаа. Таны хүргэлтийг 1-2 цагийн дотор түрхэн шуурхаа найдвартай хүргэж өгдөг юм. Бас манайхаар портер амжиргаа цагаан бүр шалаанцч түрээслээд ачаа бараагаа зөөсөн ч болно шүү гэд тун найрсаг тайлбарлаж өгөөд явлаа. Миний дотор ч онгойж ашгүйнээ захиалсан бараагаа аваад хайрцгийг нь онгойлгож үзтэл миний захиалсан бараа бүрэн бүтэн байгаад баярлаад сууж байтал хайрцаг дахиад нэг юм байлаа. Би гайхаад цаасыг аваад хартал.